Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. 31 жилийн өмнө Солонгосын нийгмийг тэр чигтэн шуугуулж байсан нэг хэргийн талаар өнөөдөр ярих гэж бодлоо. 1994 онд Сөүлийн Кангнам дүүрэгт 47 болон 46 насны нэгэн хосууд амьдардаг байсан бөгөөд эхнэр Чуу Сүнхийн нь бусдын адил гэрийн эзэгтэй харин нөхөр Пак Сүнтэй нь нэлийн чинээлэг нөлөө бүхий хүн байсан. Нөхөр нь уламжлалт ангаах ухааны эмч бас энэ салбартаа хамгийн том тан уламжлалт эм бэлтгэл зардаг сүлжээ эмийн сантай. Тухайн үед эмийн бизнес огцон өсөлттэй үе байсан болохоор богино хугацаанд амжилтанд хүрч хөрөнгөжиж чадсан хүн байгаа. Сүүлдээ 3,000 гишүүнтэй Солонгос улсын ардын уламжлалт ангаах ухааны эмч эмийн санч нарын даргаар хүртэл сонгогдож тухайн үеийн хөрөнгөөрөө 10 тэрбум вон, одоогийнхоор бол 1 их 80 воны үнэлгээнд хүрэх хөрөнгөтөн болсон байгаа. Хосууд Солонгосын хамгийн баячуудын Кангнам дүүрэгт 2 давхар хувийн байшиндаа 2 хүүгийн хамт амьдардаг байсан. Гэтэл 1994 оны 5 сарын 19-нд энэ айлд гинтийн зүйл тохиолдсон нь шөнө 1 цаг 30 минутын үед байшинд нь гал гарч байгаа дуудлагыг хөршийн эмэгтэй гал командад мэдгдсэн. Харамсалтай нь Пак Сүнтэй болон түүний эхнэр хоёр галаас гарч ирж чадалгүй байшингийнхаа Б1 давхраас буюу зойрноосоо нас орсон байдалтай олдсон байгаа. Хэдий зойр гэж яригдж байгаа ч гэсэн Б1 давхар нь гал тогоотой тусгай унтлагын өрөөнүүдээс бүрддэг байсан. Тэр өдөр жижүүртэй хонжижсэн Кангнам дүүргийн цагдаа руу цогцос хадгалах газрын ажилтнаас дуудлага ирж галын ослоос болж хүргэгдэж оцсон 2 цогцсноос цус гарч ийна гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар явж очсон. Цагдаа нар юу ч хүү төлөгдөж шатсан 2 хосын цогцыг эргүүлж тойруулж шалгахад хутгалуулсан олон тооны шархнаас их хэмжээний цус гарч яснаас гадна ихэвчлэн гал гарсан үед цогцснууд хаалга, цонхны ойролцоо олдох нь элбэг байдаг бол зойрныхоо унтлагын өрөөнийхөө голд орон дотроос олдсон. Тэгэхээр гал гарах үед 2 хохирогч аль хэдийн хөдлөх боломжгүй нас орсон байсан гэсэн үг олж таарч байгаа. Энэ үед л цагдаа нар энэ бол зүгээр ч нэг санамсаргүй гал гарсан тохиолдол биш, санаатай аллага юм байна гэдгийг ойлгож хэргийн газар шалгалж явуулахад гал гарсан байшингийн зойрноос бензин олдсон. Удалгүй хамгийн залуу цагдаа задлангаас ирсэн шинжээчийн дүгнэлтийг барьж орж ирэхэд цагдаа нар цочролд орсноо бас хэлсэн байгаа. Нөхөр Пак Сүнтэйгийн цогцсноос нүүр, цээж, нуруу хэсгийг хамарсан 51 удаагийн хутганы шарх олдож зүрх нь юучгүй шүүр шиг болтлоо сийчигдчихсэн. Харин эхнэр нь 46 удаа хутгалуулсан байсан гэхээр алуурчин хосуудыг нийт 100 орчим удаа хутгалсан байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр overkill буюу хохирогчид нас орсны дараа ч дайралтаа зогсоогоогүй хэтрүүлсэн аллагын хэрэг болж бүртгэгдсэн. Задлан шинжилгээний дүгнэлтээс ирсэн хар зургийг сайтар ажиглах юм бол нөхөр Пагийн гарнаас харагдаж байгаа шарх нь нүцгэн гараараа хутгыг зогсоох гэж оролцсон өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн нь харагдаж байгаа. Эндээс цагдаа нар таамагласан зүйл нь юу вэ гэхээр хохирогчид эсэргүүцэл үзүүлж алуурчны бид ямар нэгэн шарх үүсгэсэн байж болох юмаа гэж үзсэн. Пак Сүнтэйгийн байшин 1-2 давхартаа засвар хийжсэн учраас хосууд хэрэг гардаг өдөр зойрныхоо унтлагын өрөөнд унтжсэн. Бас мөрдлөгийн явцад гаднаас хэн нэгэн хүчээр нэвтэрсэн уул мөр олдоогүй. Тэгэхээр хэргийг байшинд чөлөөтэй нэвтрэх боломжтой хүн бас хосууд зойрондоо унтж байгааг мэддэг хүнийг олох ёстой гэдгээ цагдаа нар ойлгосон. Галын осол болсны маргааш өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өглөө хамгийн сүүлд хизээ усанд орсон юм бол гэмээр бохир заваан, хувцсан, эн тэндгүү хөөт ортог болчихсон. Гар мөн шилбнээс нь шархны шүүс гарсан байдалтай нэгэн залуу эмнэлгийн яаралтай тусламжийн газар очиход тэр залууг хүлээж авсан совилогч гайхаж яаж яагаад ингэтлээ шархсан юм бэ гэж асуухад өчигдөр шөнө гэрт маань гал гараад галаас зогтож байгаа түлэгдчихсэн юм а гэж тайлбарласан байгаа. Үнэн хэрэгтээ гал гардаг өдөр гэрт хосуудаас гадна Пак Хан Сан гэх 23 настай Америкт сурдаг хүн амралтаараа гэртээ ирчихсэн зойрны буюу Б1 давхрын жижиг өрөөнд унтжсэн. Шөнө 1 цагийн үед залуу 0 орохоор сэртэл аав ээжийнх нь унтж байгаа өрөөнөөс гал гарч байгааг хараад өрөөлөвгөө буцаж орж өрөөнийхөө цонхоор ганцаараа зугтаж гарсан байгаа. Гал маш хүчтэй дүрлэлзэн асаж хэмжээний хувьд ч маш том байсан болохоор Хансан айж зоригнд хүрэхгүй ганцаараа зугтснаа тайлбарласан. Энийг сонссон цагдаа нар яагаад ч байж боломгүй зүйл гэж бодсон шалтгаан нь аав нь 50 гаруй удаа, ээж нь 40 гаруй удаа хутгалуулж байхад сэрээгүй гал гарсныг хараад аав ээжигээ сэрээ, аврий гэх ямар ч оролдлого хийгээгүй ганцаараа зүгтэж гарсныг нь гайхаж асуухад би Америкээс ирээд удаагүй байсан болохоор цагийн зөрүүнээс болж сүүлийн хэд хоног огт унтаж чадаагүй. Тийм болохоор ямар ч чимээнд сэрхээргүй нам унтчихсан байсан гэд сэрээд аав ээжигээ аварч чадаагүй өөрийгөө буруутгасан байдалтай ярьжсэн.
Цагдаа нар мөрдлөгөө ойр дотны хамаатан ах дүү нараас нь мэдүүлэг авах ажлаар эхлүүлэхэд хохирогч Пак Сүнтэгийн ах нь манай Хансаан аав ээжтэй хор хүргэх хүү биш гэсэн бол өөр нэг хамаатан нь Хансаан нэлийн өрлөгөн хүүхэд хэрэгч мандхан дээ гэж санаа зовж байгааг нь хараад цагдаа нар энэ хүү нь мөнгөний асуудлаас болоод аав ээжтэйгээ зөрчилдөөнтэй байсан байж магадгүй байна гэдэг таамаг гаргасан. Мөрдлөг нэлээн удаашралтай явагдаж цагдаа нар хаанаас нотлох баримт олохоо мэдхээ байсан тэр үед буюу хэрэг гарснаас хойш 4 дахь өдрийн өглөө цагдаагийн газар эмнэлгийн совилогчаас шинэ мэдээлэл ирсэн. Совилогч нас орсон хосуудын хүү Пак Хансаан анхны тусламж авах гэж анх ирэхдээ өс нь маш их хэмжээний цус болсон байсан болохоор галаас зүгтж агаад толгоогоо хагалчиж гэж бодоод шар хайсан ч толгооноос нь ямар ч шарх олдоогүй. Яаж ч утсан с ิจ гтэй санагдаад байна. Та нарын мөрдлөгөд хэрэг болж магадгүй гэж бодоод хэлж гинэ гэж ирсэн. Цагдаа нар совилогч дээр очиж танд хүүгийн үсэн дээр байсан цуснаас авч хадгалсан зүйл байгаа юу? Хохирогч цусуудын цус мөн эсхийг тодруулах хэрэгтэй байна гэхэд байхгүй. Тэр үедээ зөвхөн түлэгдэлтийн шархын цэвэрлэж боож өгөөл явуулсан талаараа хэлдэг. Дээрээс нь совилогчийн хэлсэн бас нэг үг энэ хэрэг илрэх хамгийн чухал шалтгаан болсон. Тэр нь совилогч эмэгтэй Пак Хансааны шилбэн дээр нэг ойлгомжгүй учир битүүлэх шарх байсныг харснаа цагдаа нарт хэлсэн. Совилогчтой уулзсныхаа дараа хэргийн мөрдөгч ослын дараа хамаатны да түр амьдарч байгаа Пак Хансаан дээр очиж би зүгээр энэ хаваар явж байгаад орж ирлээ. Аав ээжиг чинь алсан хэрэгтнийг шууд олж барьж чадахгүй байгаад уучлаарай гэж яриа өдөнгөө хүүгийн шархнуудыг нэг бүрчлэн анзаарч харахад үнэхээр совилогчийн хэлсэн шиг шилбэн дээр нь байсан шарх яах аргагүй учир битүүлэг санагдаж бүр лавлаад харахад хэн нэгний хадсан шүдний орон байна гэдгийг ойлгосон. Цагдаа нар нууц мөрдлөг явуулж шүдний ором ээжийнхэн шүдний хэлбэртэй яг таарч байгааг тулгаж нотолсон бөгөөд энэ баримт хэргийг ил болгох чухал баримт болсон. Хэргийг гол ахалж ажиллаж исэн 2 цагдаагийн нэг нь шүдний оромноос өөр ямар ч нотлох баримтгүй байгаа учраас яаж игээд заавал өөрөөр нь хэргийг нь хүлээлгэе гэж шийдсэн. Мөрдөгч Пак Хансаан дээр очиж тамхилангаа чи золиг минь яаж ийм аимшигтай юм хийж чаддсан бэ гэж асуухад хүү гайхаж нэг харснаа толгоогоо гудайлгаж эхний байдлаар хэрэгээ хүлээсэн. Хэрэг гардаг тэр шөнө Пак Хансаан дотор хувцснаасаа бусад бүх хувцsaa тайлаад аав ээждээ өөрийгөө таниулахгүй тулд орны даавуугаараа өөрийгөө нөмөрч унтж байгаа аав ээжийнхээ өрөө рүү гитэж орсон. Эхэлж ээж рүүгээ дайралт хийж хутгалахад аав нь сэрсэн учраас шууд аав руугаа дайрч хутгалж авах үед ээж нь амьд үлдээгээч гэж гуйн хөлний шилбнээс нь бүх чадлаараа хадсан болох нь тогтоогдсон. Хамгийн аимшигтай нь хутгалуулж авах үедээ аав ээж нь хүүгээ таньсан байгаа. Пак Хансаан хэрэг үлдэхээсээ 6 цагийн өмнө дэлгүүрээс хутга худалдаж аваад дараагаар нь биеэ үнэлэгч авч буудалд орсныхоо дараа гэртээ харж шүн дунд болохыг хүлээгээд хэвцэн гэдгээ хэлсэн. Солонгост төрсөн эцэг эхээ ийм хэрцгийгээр хөнөөсөн хэрэг анх удаага бүртгэгдсэн учраас нийгэм тэр чигтээ цочролд орж сэтгүүлч нар цагдаагийн газар руу дайрч ороод хүүгээс яагаад аав ээжигээ тийм олон удаа хутгалж авсныг асуухад Пак Хансаан нүдэн анаад би юу ч санахгүй нь тэр үедээ ухаангүй байсан гэд ямар ч айж гимссэн шинж харагдаагүй. Сүүлд цагдаа нарт аав ээжийнхэн цустай аллагын зэвсэг болон цустай дотор хувцас нуусан газараасаа гаргаж өгсөн. Америкт сурдаг дутагдаж гачигдах зүйл нэгч байхгүй энэ 23 настай залуу ягаад Солонгост амралтаараа ирсэн үедээ 46-47 настай эд хийж бүтээж яваа залуухан аав ээжигээ онц хэрцгийгээр хөнөөж гэртээ гал тавих болсон бэ гэдэг асуулт гарч ирсэн. Энэ аль 2 хүүтэй хамгийн том хүн нь энэ Пак Хансаан харин дүүг нь Пак Ёнгсан гэдэг 19 настай байсан. Хэрэг гарах үед дүү нь гэртээ байж таараагүй. Гэхдээ энэ гэр бүлд хагарал нэлээн эртнээс үүсээд бий болоод яваад байсан. Аав нь хамгийн том хүмүн гэж Пак Хансааныг маш их хайрладаг. Тэр хэмжээгээрээ маш том хүлээлтийг тавьж байсан. Бүр бага байхаас нь ахуулаад чи заавал аав шигээ уламжлалтын эм зүгч болж аавынхаа бизнесийг үргэлжлүүлж авч явах ёстой шүү гэж загтаг байсан. Гэвч Пак Хансаан сурах дургүй сургуулийнхаа хамгийн муу дүнтэй сурагч нарын нэг байгаа зогсохгүй үе тэнгийнхний дээрлэлт хийдэг сургуулийн хүчирхийлэгч хийдэг сурагч байсан. Аавынхаа нөлөөгөөр сургуулаасаа хөөгдлөө гэсэн тушаал авдаггүй ч гэсэн маш олон удаа сургуулаасаа шилжиж сурч байсан юм байна. Эм зүгчээр сургуульд тэнцгэн байтугай их сургуулийн босго оногч давхад хүндрэлтэй байсан болохоор орон нутгийн их сургуульд зам засварын ангид орж суралцсан. Арай гэж эцэг эхийн дэмжлэгтэйгээр Солонгостой их сургуульд орсон ч хичээлдээ очиж суудаггүй өөртөөгөө яг адилхан баян найз нартайгаа оюутны өдрүүдэд ууж идэж зугаацж өнгөрөөсөн байгаа. Ийм хүүгээ аав нь мэдээж зүгээр хараад суугаагүй нь ойлгомжтой.
Энэ найз нөхөд орчноос нь салгийгээд 1993 оны 8 сард Америк руу хүчээр хэлний бэлтгэлд оруулаад сар бүр 2 сая воны хэрэглээний мөнгө явуулдаг байсан. Энэ мөнгө тухайн үедээ ч гэлтгүй одоо ч гэсэн маш их хэмжээний мөнгө. Гэтэл аавынх нь бодсноос эсэргээрээ хансан, мөнгөтэй, зугаацдаг найзуудтай, дээрэс нь Америкт эцэг эхийн хатуу шаардлага хяналтаас хол бүрч дур зоргоороо авирлах боломж нь бүрдсэн байгаа. Америкт сурдаг солонгос найзуудтайгаа өдөр болгон шоудаж мөнгө нь дуусаад ирэхээр нууцаар солонгост орж ирээд банкнаас зээл авч мөнгө хүлэгчдээс мөнгө зээлээд буцааж авчихдаг байсан. Энэ бүх асуудлыг аав нь мэдэж шууд гэр бүлийнхээ гишүүнээс хасна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Бүр тодруулах юм бол хүүгийнхаа энэ замбраагүй явдал мөнгө хүлэгчдээс их хэмжээний мөнгө зээлсэн мөрөөдө тоглоомонд донтсон гэдгийг хэрэг болохоос 2 хоногийн өмнө мэдэж маш том хэмжээний хэрүү шугаан энэ айлд гарсан байсан. 23 настай хансан алга үйлсэн шалтгаанаа тайлбарлахдаа аавынхын зүгээс ирж байгаа хит их зэмлэл, амьдралд нь оролцдог байдал шалтгаан болсон гэж анх тайлбарлаж байсан. Гэхдээ нэг сонин зүйл нь алга болохоос 2 хоногийн өмнө аав нь бүх хүнийг мэдсэн, аавдаа загнуулсандаа тэгэж их өсрөгсөн бол яагаад ээжигээ хүртэл хамт алсан юм бол гэдэг асуулт цагдаа нарт гарч ирсэн. Пак Хансан Америкт очсныхоо дараа хизээч орооцолдож болохгүй зүйлтэйгээ хутгалдаж мөрөөдө тоглоомын донтолтой болсон байсан. 2 сарын хэрэглээний мөнгөө ганцхан удаагийн тоглолтоороо алдчихдаг, хажуугаар нь арх, зугаа цэнгэлдээч зарцуулах мөнгөгүй болсон Пак Хансан аимшигтай зүйлийг төлөвлөсөн нь аав ээж хоёрыгоо хоёуланг нь байхгүй болгочихвол бүх хөрөнгө өөрт нь өвлөгдөн тэр мөнгөөр мөрөөдө тоглоомоо үргэлжлүүлж тоглож болно гэж бодсон гэдгээ сүүлд яг өөрийнхөө амаар хэлсэн байгаа. 1995 оны 8 сард шүүхээс Пак Хансанд төрсөн эцэг эхээ онц хэрцгийгээр хөнөөсөн гэж цаазаар авах ял оноосон боловч 1997 оноос ахуулаад Солонгос улс цаазын ялаа гүйцэлдүүлэхээ болсон. Ялаа сонссныхоо дараа тэнд цугласан сэтгүүлчид рүү хараал хэлж өөрийнхөө жинхэнэ авирыг бас харуулад амьдсан. 1971 онд төрсэн Пак Хансан одоо 54 настай, өнөөдрийг хүртэл шоронд амьд мэнд хоригдож байгаа. Зарим тохиолдолд Солонгост хоригдож байгаа зарим хоригдлууд эцэг эхэд нас орсны дараа өв залгамжлал авдаг. Гэхдээ Солонгосын хуулинд өв залгамжлахын тулд гэр бүлийн хэн нэгнийг алахыг завдах эсвэл алсан тохиолдолд өв залгамжлах эрхгүй байдаг учраас бүх хөрөнгө дүүд нь тухайн үедээ шилжсэн байгаа. Шүүх хурал дээр Пак Хансаны өмгөөлөгчөөр сүүлд Солонгосын их хурлын гишүүн хүртэл болсон маш мундаг эмэгтэй ажиллах болсон ч гэсэн энэ өмгөөлөгч өөрөө өмгөөлөхөөсөө татгалзаж байсан. Дараа нь нас дээр болсныхоо дараа тэр хүүхэд үнэхээр чөтгөр шиг муу хүүхэд байсан. Хизээж өөрчлөгдөхгүй хүн байсан учраас би өмгөөлөхөөс татгалзаж байсан маа гэдгээ дурсаж ярьсан бол Пак Хансан шоронд байхад 6 жилийн турш сэтгэл заслын эмчилгээ хийсэн сэтгэл зүйчин хүртэл энэ хүүхэд хизээж хийсэн зүйлдээ харамсаагүй, өөрийгөө хизээж баригдахааргүй төгс аллахын хэрэг хийж чадаагүй гэдэгтэй л харамсаж өөрийгөө буруутгаж байсан талаар хэлдэг. Энэ хэрэг Солонгост анх удаа хүүхэд нь эцэг эхээ зугаа цэнгэл мөрөөдө тоглоом мөнгнөөс болж зэрлэгээр хөнөөсөн гэдгээрээ нийгмийг цочроосон анхны хэрэгээс гадна эцэг эхчүүд сургууль болон тухайн үеийн Солонгосын нийгэмд бид нар хүүхдүүдээ яг яаж хүмүүжүүлэх ёстой вэ гэдэг маш том асуултын тэмдгийг үлдээсэн хэрэг байгаа. За өнөөдрийн хэрэг маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэн сувгтаа subscribe болон хонх лайк дарахаа битгий мартаарай. Тонгодохгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.